Монголын засаг компани төлөөлөл 49% төлөөлж байгаа нөхдүүдэд ямар ха асуудал хийж байна гэдэг асуудлаас илээдэг. Энэ дээр ямар хахалаа ер нь өдөр Эрдэнэ төлөвлөр хувьцат компани 49% төлөөлөлтөд 2016 оны 6 сарын 13-нд ирсэн. Ингээд хагас жил гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд бол ногдлог шиг гэдэг $58 сая авсан байна. Нэг таахан мэдчихэж байгаа тийм. Энэ ногдлоо шиг $58 сая бол энэ хүмүүс бол авах хэрэггүй юм аа. Энэ ногдлоо шиг хэн бүтээж байгаа? Ажилчид бүтээж байгаа байхгүй. Тийм учраас ажилчдын ногдлоо шиг хонол үйлдвэрчний хэвлэлийн холбооноос миний зүгээс бол асуудал байсан. Цалин нэмэх 3 үндслийг л гаргаж тавьсан гэж. Нэгдүгээр үндслэл нь ямар үндслэл байна гэхээр энэ сүүлийн 3 жил бол одоо уурхаачдын цалин бол юусэн нэмэгдсэнгүй. Тэгсэн мөртлөө уурхаачдыг хийх бүтээх ажил. Жишээлбэл ил уурхаа дээр хөрс суулалт, баяжмал одоо уулын цул олборлолт, өрөмтлөгийн хэмжээгээд бүх ажлууд бол одоо бараг 25-аас жил болгон 15-аас 25% нэмэгдэж орчихсон байна 3 жил хугацаанд. Тэгэхээр тэр хүний ачаал нэмэгдэж, тэр хэмжээгээр хөдөлмөр бүтээж нэмэгдэж байна. Ингээд уурхаачдын юу цалин бол нэмээгүй. Энэ дээр бол үйлдвэрчний хэвлэлийн холбоо Батбаатар тэргүүдээр маш сул дорой ажиллаж байна. Энэ 49% нөхдүүдэд өгсөн хувилж байна. Ийм асуудал байгаа. Хоёрдугаар шалтгаан нь Эрдэнэ төлөвлөрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн баяжуулаа гаргадаг. Гадаадын зах зээл бид зэсийн баяжуулаад зардаг. Тэгээд зэсийн баяжуулаад орлогоо доллараар авдаг, цалингаа төгрөгөө тавьдаг. Тэгэхээр 2016 онд одоо долларч $1700 байсан шүү дээ. Одоо 2490 болчиход байна. Тэгэхээр энэ долларын хашийн зөрнөөс цалин 25%-аар нэг хангалттай шаардлага байж байгаа. Боломж байж байгаа. Энийг ашиглахгүй. Дээр нь болохоор энэ Эрдэнэ төлөвлөрийн өнөөдөр нэгд Монголын компани болцсон юм бол энд гадаадын ажилт байгаа. Ямар шаардлага байна? Орос орлогч, Орос цэвэрлэгч, Орос нарийн бичиг, Орос засварчин одоо байгаад шаардлага байхгүй. Энэ Монгол хүмүүстэй ажлын байрыг бий болчихгоо. Дээр нь болохоор зөвхөн энэ Эрдэнэ төлөвлөрөөс одоо хүнд санд байдаг 300-аад орон сууцны асуудал. Энийг бас орон сууц аваагүй ажилтаа шударгаар хуваарлаач. Ийм асуудал. Ерөнхийдөө энэ асуудлыг тавьдаг. Өнөөдөр энэ 49% нөхдүүдтэй Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарга Батбаатар өгсөн хувилж байна. Өнөөдөр хамтын гэрээг бизнес төлөвлөрөө батлахаар оноос өмнө батлагдах байсан. Өнөөдөр хүртэл хамтын гэрээг батлахгүй явж байна. Бидний үгэнд орж явж байна. Өгсөн хувилж байна. Уурхаачдээс Эрдэнэ төлөвлөрийн хувьцаат үйлдвэрчний хэвлэлийн холбоо жилдээ 600-аас 700 тэрбум төгрөг 700 сая төгрөг. Бол тэрбум орчим төгрөгийг татвар авдаг гишүүдээс. Энэ татварыг энэ гишүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх энэ төвчлүүд ерөөсөө зарч болдог. Зөвхөн хэдэн тойрон үргэлжлэлтийн хүрээнд өөрсдийн цалин нэмэх асуудлаар ч юм уу те өөрсдөө биенийг шагнах, урамшуулах ийм асуудал зарцуулж байна. Энэ дээр бас энэ Эрдэнэ төлөвлөрийн 2010-аас 15 онд санхүүдийн шалгалт оруулах аудит 70 аудит орсон. Энэ 70 аудитын шалгалтын дүн энэ дээр бичсэн байна. Энийг хэвлэл мэдээллийн даавар олон нийтэд хүргэж өгөөч гэдэгээс тодорхой мэдээлэл өгсөн энэний талаар ярих хэрэггүй байна. Дээр нь болохоор ерөнхийдөө Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрчний холбоог шинжлэх төр хөдөлгөөн байгуулагдсан. Ажлын шаардлагаар. Ийм учраас Эрдэнэ төлөвлөрийн одоо холбооны ээлжид баг урлыг хуралдуулж энэ дарагтаа хариуцлага тооцъё. Энэ гишүүдийн татварыг өрн тараа хийсэн асуудал дээр одоо хохирлыг барагдуулъя гэдэг асуудлаар бол ажлын хэсэг гарцаа ажиллаж байгаа. Удахгүй хөдөлгөөн явагдах байхаа. Тийм учраас би уурхаачтайгаа бас уриалж байна. Энэ шудраг осны төлөө бид нар тэмцэхгүй энэ чинь бас ажил олох ёстой хувилзын юм асуудал болоод байна. Дээр нь болохоор 49% нөхдүүдээс би шилэн даасны тухай хуулийг хэрэгжүүлэхээр гарсан цагаас нь ахуулаад би шаардж байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа тийм үү? Тийм учраас энийг бол одоо өнөөдөр Эрдэнэ төлөвлөрийн 49 шилэн даасны хуулийн портфолиод бүрэн ихээр хөтлөгдөхгүй байна. Энийг хөтлөхт эдгээр сонирхол байхгүй байна. Тийм учраас энийг бас хөтлөхийг бас шаардж байгаа. Иймэрхүү байна. Иймэрхүү нэмэлт мэдээлэл өгөх хэрэгтэй.